Санаачлаг нэгдлийн сойр нутаг. Сайчууд бидний өлгийн нутаг. Сүрлэг өндөр асхам хайрхны бэл. Сүлтэн тахилгад бүрдэн нуурын хөвөө. Сөөмөлдөн зэрэглэдэх дуурсхийн хөндөй. Говь хангайн цэнхэр орон. Баян овоо минь. Баян овоо сум нь 1946 онд байгуулагдаж өдгөө 4 багийн нийт 865 өрхийн 2533 хүн ам оршин суудаг Баян хонгор аймгийн анхдагч сумуудын нэг юм. Баян овоо сум нь хангай хээр говь хосолсон 3 бүсийн нутагтай бөгөөд газар зүйн байрлалаараа Баян хонгор аймгийн Эрдэнэ цогт Баян хонгор, Үлзийд, Жинст, Баацагаан, Бөмбөгөр, Галуут зэрэг 7 сумтай хил залган оршдгоороо онцлогтой сум юм. Баян хонгор аймгийн Баян овоо сум нь Түшэт хааны Ёстбейсийн хошуу нутагтай хил залган оршиж, Сайн Ноён хаан аймгийн Дайчин вангийн хошуунд харьяалагдж байсан түүхтэй. Манжийн ноёрхлын үед буюу 1752-оос 1911 онд халахын Умар замын дунддын баруун этгээдийн хошуу хэмээн нэрлэгдэж байгаад Богд хаант Монгол улсын үед Сайн Ноён хаан аймгийн Дайчин Жүн вангийн хошуу хэмээн нэрээ өөрчилсөн нь одоогийн Баян овоо сумын анхны түүхэн үүсэл гарал засаг захиргааны суурь тавигдсан түүхтэй. Улмаар ардын засгийн эхний жилүүдэд цэцэрлэг Мандал уулын аймгийн Түйн голын хошуу хэмээн нэрлэгдэж засаг захиргааны олон удаагийн шинжилгээг туулсаар 1946 оны улсын баг хурлын 35 дугаар тогтоолоор Эрдэнэ цогт сумын зарим баг болон Баацагаан сумын 6 дугаар багийг нэгтгэн хөх бүрдний нуурын хөвөнд төвлөрүүлснээр өнөөгийн Баян овоо сум албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Нэгдэл үүссэн түүх. Улс орон даяар өрнсөн ардын аж ахуйтныг хоршоолох хөдөлгөөн манай сумынхнигч тойрч өнгөрөөгүй дайрсан түүхтэй. Анх Баян овоо сумын 1-р багийн малчин, улсын сайн малчин цэгмдийн цэдэн самб санаачлаг гарган, төр засгийн удирдагчдтай биечлэн уулзаж, мал аж ахуйн нэгдлийн ач холбогдлын талаар ярилцаж явжээ. Улмаар 1949 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Жингийн нэгдлийн гишүүдийн хурлаар уг нэгдлийг өргөтгөн мал аж ахуйн нэгдэл болгох Цэдэн самбгуайн саналыг гишүүд дуртаяа дэмжснээр Баян хонгор аймгийн баг хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 9-р сарын 11-ний өдрийн тогтоолоор улсад 43 дахь, аймагтаа 3 дахь мал аж ахуйн үйлдвэрлэлийн санаачлаг нэгдэл байгуулагдсан түүхтэй билээ. Анхны дарга цэгмдийн Цэдэн самбын удирдлага дор мал хөрөнгөө нэгтгэж, хамтын хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн тус нэгдэл нь урт хугацааны хөгжлийн замналдаа сумын эдийн засгийн гол тулгуур багна нь болж өгсөн юм. Санаачлаг нэгдэл нь өөрийн хөрөнгөөр хөдөө баригадуудыг радиожуулж, малчтын хүүхэд багчуудад зориулан сумын цэцэрлэг яслын тохилог байруудыг шинээр барьж өгснөөр хөдөө талд соёлын үрийг тарьсан түүхэн гавьяатай хамт олон билээ. Үе үеийн нэгдлийн дарга нар, мэрэгжилтнүүд, малын эмч нар болон мал сүргээ өсгөн үржүүлсэн улсын сайн малчдын нуурын хөдөлмөр зүтгэлээр санаачлаг нэгдэл нь аймаг улсдаа ажил үйлсээрээ байнга тэргүүлж 1977 онд социалист хөдөлмөрийн Баян овоо сум болтлоо хөгжиж энэхүү ажил үйлсээрээ Баян хонгор аймгийн бусад сумуудад тэргүүн туршлага нэвтрүүлэн үзүүлэх сургууль хийж байсан. Хэдийгээр 1990-ад оны зах зээлийн шилжилтийн шуургаар татан буугдсан ч мохошгүй зүтгэсэн нэгдэлчдийн багтам түүх Баян овоо сумын хөгжлийн алтан хуудас болон мөнхрөн үлдсэн билээ.